За сайн байцгаана уу? Батнин байна. Тэгэхээр та бүхэндээ өнөөдөр би миний хобби болох кофений талаар ерөнхийдөө тавьчихсан танилцуулмаар байна. Манай өвөө мам өөрөө дипломат хүн байсан. Тэгээд дипломат хүн гадаад оронд ингэж явж байхдаа ерөнхийдөө кофений соёлыг судлаад ойлгоод тэгээд ерөнхийдөө тэрнийг их нутагтаа буюу гэртээ ингээд ууж эхэлдэг. За би өөрөө багтаа өвөө мэдрээ өссөн болохоор өвөө өглөө болгон кофегаа найруулад кофеных нь үнэрт нь бол би ингэж босдог байсан. Гэтэ би үргэлж боддог байсан. Яагаад кофе үнэрт тэгшгээ гоё амттай байж болдгоо те. За тэрнээс маань яг миний өнөөдрийн кофений хобби маань гэсэн те. Би бол кофе бизнесийн орчин бол салшгүй холбоотой гэж итгэдэг. За бид нэр сайн дарс сайхан яриаг өрнүүлдэг гэдэг бол сайн кофе, сайн бизнесийн одоо эхлэл байдгаа гэж би бас бодож байна. Худлаа хөгжлийн банкнд байгууллагын банкны газарт ажиллаж байгаа тэр чигээр бид нэр өдөр тутамдаа Монгол улсын эдийн засгийг хөдөлгөгч тий баялаг бүтээгч олон байгууллагатай өдөр тутамдаа уулздаг. За энэ уулзалт болгон дээр бид нэр бол уулзалтын ихэнд бол кофегаа ерөнхийдөө эхлүүлж бол яриагаа өгнүүлдэгэ. За манай Батнин хамгийн анх яг 2019 онд ажлын ярилцлаганд орж исэн. Тэгээ тухайн үед ярилцлаган дээр өөрийгөө маш юм тууштай хүн гэж хэлж ирснийг нь би өнөөдрийг хүртэл 6 жил хамт ажиллахтаа яг ингээд мэдэрч байна. Тэгээд худалдааны санхүүжилт тэр тусмаа яг энэ худалдааны санхүүжилтийг хүмүүст таниулах, хамт олноо сургах дээр бол маш итгэв зүтгэлтэй сайн ажиллаж байгаа. Одоо ахлах ажилтан цаашдаа ингээд өсөж дэвших юм бүрэн боломжтой мундаг ажилтнуудын маань нэг байгаа. За хамт олон дундаа айгүй спортлог юм урайлан дооддаг. Тэгээд кофе, тэгээд хөл бөмбөг, тэгээд бие авч явах маш гоё фит биетэй. Тэгээд бид хамт олон дундаа Батнамыг Итали залуу гэж очилдог. Тэгээд тэнгисийн ирэг дээр 2-4-7 нэвтрүүлэгт орсон бол 30 насны төлөөлөл Итали залуу байх байсан баха. За Монгол улсын эдийн засгийн гол хөдөлгөгч болсон санхүүгийн салбар, за нийт банкны ажилтнуудаа ялангуяа худлаа хөгжлийн банкны ажилтнуудаа баярын мэнд хүргье.